чадна бич. BMI буюу body mass index гээд 3 байгаа. Солиороо дах шиг байна би яг. Богцочлох үеийг хөдөлгөөний салбар гэж. Богцочлох үе. Нан. Хажуугийн ус. Өнөөдөр болохоор хагас өдөр ахгүй юу. Тэгээд манай хамгийн сүүлийн куратор нь дуусах тийшээний хандж байгаа юм. Тэгээд дараа 7 оны 1-р 2-р 30 оноо болон шүүлэг өгөөд тэгээд 1-р семестр дуусах гэдэг юм. Яг дуусгах юм. Одоо ингээд хагасаа бүтэн сандаа л яг шүүлэгэндээ бэлтгэхгүй бол болохгүй. Тэгээд гол нь манайх бүр сүүлийн тэмээний ачаа хүнд гихчээр хүүхэд хамгийн сүүлийн куратор орж байгаа. Тэгээд одоо ингээд тийм ээ. Тэгээ нэгтгэхаа шүүлгэндээ бэлтгэж тэгээ одоо бүр амар орой болоод байгаа байхгүй юу? Өнөөдөр би юу чигээгүй. Өчтөр орой 5 дахь орой би бас ингээд хичээлээ тарж ирчээд баг амарсан юм шиг л байсан. Юм хийгээгүй. Тэгээд юм үзэж мүзээд байгаадсаа одоо тэгээ хийж эхлэхгүй бол болохгүй байгаа даа. Анги уугуулч тийм үү гэсэн байсан жожголк ингээд дуусаа тэгээд ингээд асаах гингүүд гар халаад ерөөс ингээд болохгүй байгаа байхгүй. Тэгээд би сая гарч шүдэн завлаа. Ингээд бичлэг хийж л ингээд өөрөө хүчилж хийхгүй бол үнэхээр ингээд хэвтээлээ би хэвтэйл байгаа даа. Тийм болохоор ингээд олон түмний нүдэн дээр би яг хийж харуулах гэж байна. Тэгтээ хүүхдэр нэг юм хэцүү юм байна. Шүлгийн асуулт гэж байхгүй. Тэгсэн мөртлөө шүүлэх гээд байгаа байхгүй бид нэрээс ингээд ямар ч юм барьцгүй тэгээд яг ямар асуулт орж хийж бас зүгээр л номныхоо ингэж байгаа байхгүй. Номныхоо 91-р хуудас хүртэл тэгэл уншсан байхад болоо. Гэж байгаа байхгүй. Тэгээд яг багцаа байхгүй. Бүгдийг нь уншаад хар бүгдийг нь хойлцойлол ёо бүтггүй. Шүлгийн асуултууд гэж байхгүй юм чинь номныхоо энэ сэдвүүдээр ингэж харж агаад энэнд хамааралтай бүх юмнуудаа яриад явъя гэж бодож байна. Эхний хэлж. Let's go. Өсөлтийн марцангуу үнэлгээний арга юм шүү дээ. Харьцуу заавч үзэн шүү дээ. Дотор нь капин үзүүлэлт, рохрын үзүүлэлт, BMI буюу body mass index гээд 3 байгаа. Яа, солиороо дах шиг байна би яг. Яа. Хүүхдэд авсан хүүхдэд хичнээн сайхан байгаа би хараад атаархаж өглөө. За дараах. Яг ингээд бүр амрах гээд бүр юм сэтгэл санаа ингээд амар юм байгаад байгаа байхгүй юу? Яаж хийж л. Гэ чадна бич чи чадна. Чадлаггүй юу аа. Тэгээ бас харж байгаагүй юм одоо нэрч хэлсэн. Ганц л хуруу дутуу байна. Шүдний өсөлт хөгжилтэй бол олж чадахгүй юм шүү. Би чадахгүй нэ.
ядарч байна. Зүгээр л онти боли. Өнөөдөр бол боллоо хангалттай. Маргааш үлдээ яана. Одоо бид нарт өнөөдөр л бэлдэх хугацаа байна. Тэгэхээр бүгдээрээ шүдээ яваад. Дараа дэмсэн чинь тус бажин. Oh my god. Би одоо тусгалтаа амсаж байгаа мах таа ямар ичмэр юм бэ? Энэ нөгөө талхнаар гэдэг шиг ийм тусгалтаа солиотлох зүйлийг энэ зүгээр тусгалтаа ногоож унтаад байна. Энэ тоонуудыг санахад тэгэл болтой. Яа сая госнорчлоо. Тэгээд одногийнх руу явж хичээлээ бид нэр ярьж хонох гэж байна. Миний ширээ болстой бүр дэл бүсэрсэн байгаа. Oh my god ингээл хамаг юм дээрээс давхарлагдаад сайхан л байж. Одоо энэ нэг дэвтэр ном юмнуудаа хамж аваад гандуу. Ингээд хашиг хэрэг хэвээ үед байсан ангаашин үеийн хоорондын ялгаа үүсгэв. Тэстэй. Тэ. Тэр нь илүү ихсэн. Тэснэ ам хаах үед харьцаанд бараг 100%. Хоёрын тоосон замаа. Айлрахгүй гэж байгаа. 90 үеийн толгойн дээр үү? Ирүүний толгойн цэгийн шилжих хөдөлгөөний ялгаа илэрхгүй. Сайн буруу юм бодоод байна. Эсвэл өөр юм яриад байгаа юм шүү надад. Мянган ирүүний байрлалын координат хэрэгтэй гадаргад нэрээ дарны нэг зайтай цэг бүрэндээ доод чиглэлийн координат богцочлох үеийн хөдөлгөөний талбай гэж. Богцочлох үе. Нян. Хажуугийн гус. Шүүлэг дууслаа. Маргааш 30 оноо. Алнаа ч яах. Ихчэнэ. Хоёрт орж ирлээ манайхаа. Сая явцын далайхан шүүлэг өгөө. Тэгээд юу нөгөө нэг бичлэг хийж яснаа мартцсан. Яг шалгалтын үеэр ерөөсөө буцаа бараг харсан ч гоо байлаа. Тэгээд маргаашыг давчих юм бол амрах нэ 1-р семестр дуусах нэ. Тэгээ маргаашийн 30 оноо дээр багш нар дээр асуугдана. Өнөөдөр болохоор резидент тэмцээр дээр асуугдсан. Тэгээд маргааш багш нар дээр очиж асуугдана. Тийм болохоор өнөөдөр яг сүүлийн удаа гээд сайн уншия. Одоо гэрс нэг хоол хийж идчихэд тэгээд жоохон тархины амралт өгж байгаа. Тэгээд буцаад хичээл эхэлдэг. Өчтөр уншсан болохоор бас гэж бодоод байгаа. Тэгсэн мөртлөө багш нар болохоор бүр ийм нарийн ширийн хүснэгт асуудаг гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор тэрийг харцдаг ч юм уу л үү гэж бодож байна. Өнөөдөр болохоор миний санснаас бол сайн бол биш. Гэхдээ бүр муу бол бас биш байла. Гэхдээ бол яг муу бол биш нэг чамлаад ахааргүй. Тэгээд өөртөө хатуурхаад байна. Тэгээд ингэж хатуу хандаад бол яах вэ? Одоо нэгэн төнгөрсөн. Өнөөдөр бол ногоотой хурга. Нэмэх нь сүйтэй зэ. Би сүйтэй цуумаар. Сүйтэй зэ болон ногоотой хурга гэх юм уу? Одоо 6:35 болгож байна.
Одоо яг хичээлээ хийж эхэлцгээе бүгдээр уншгаа. Тэгээд юуны дөрөнд сайхан арцгүйж өгүүлчихье. Гэрнэ. Одоо ингээд дэд бүлэг гачигнуул надад байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо энэ хойноос нэхлээд ингэж явъя гэж бодлоо. Ингээд энэ дээр яваад тэгээд дуусна. Нэг 2-3 удаа татаж авчмаар байна чадвал хичээнэ. Одоо нэг хөгжлийн хэсэг уншчаад тэгээ нуур гараа угаачаад тэгээд өглөө аль болох хэрц ирээд тэгээд дахиж нэг ихнээс нь унших гэж хичээсэн. Одоо өглөөний 5:30 минут болж байна. Өнөөдөр бол сүүлийн шалгалттай өдөр. Одоо 6:40 болж байна. Асуучлаа. Тийм ээ. Асуучлаа. Сэтгэл хэрэг. Маш хаттай. За, өөр. Адтай байлаа. Би бас ер нь гэхдээ шүүлгэн дээр юм бодож суулж димээд тий. Би л авдаг яг авах гэжсэнийхээ хажууд талыг авах гэж. А тийм үү. 30. Битгүү. Окей. Чи хоёулаа 100 нэг нь 100 нөгөө тань хэлсэн. 91 авах да. Чиний 97 аймаг чи бараг 2.8 дүүцүүл хэрэгтэй. Арти уустай. Баярлалаа. Наач 30 найз. Баярлалаа. Ийм болоо яахан жоохон байж байгаа. Яриа зүйлүүд хамаах. Тэг юм яг олон бас гараад. Би яг хүлээж авч байгаа бүрээс дууссан дараа скамын хэмээр ингээд хайрлаад энэ багыг гацсан. Өөр рефлекс орж ирэх юм уу? Саадлын замаа маань. Нэгдүгээр семестрээд авсан сэтгэл янзээ давдаг юм байна. Болох юм байна. Хүүхдүүд хэцүү хичээлээр болсон ч гэсэн гоё байлаа. Чамд яхан хөтөс үзээд юм уу? Энэ дөө. Надад байна. Энэ ч бүр чанга юм биш. Би биндээ хэлчихсэн gibi. Хэн намайг хүчлэх болоо.